Монголын үндэсний музейд Монголын археологийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн эгийн голын төв соёлын дурсгалууд эртний олдуурын үндэслэлийн нээлт боллоо. Үндэсний археологчдыг нэгдсэн нэг байгуулгаж чадсан эгийн голын савдгаас эртний төв соёлын үндсэнтэй 347 ширхэг дурсгал олдсон. Эгийн голын усан цахилгаан станц төслийн хүрээнд Булган аймгийн Хутаг өндөр Бугуц сумын нутаг эг хуучрын голын сав газарт хийсэн археологийн аврах хамгаалах судалгааны үр дүнг энэ үзэсгэлэнгээр анх удаа олон нийтэд төлөвлөлөө. Монгол улсад явж байгаа уулуурхай бүтээн байгуулалтын бүхэл байгууллагууд бол Монгол улсын соёлын үеийн тухай хуулийн цаасна аврах хамгаалах ажил хийх гэж байгаа. Гэвч ийм хэмжээний санхүүжилт ийм хэмжээний судлаачдыг оролцуулж хийлгсэн ямар ч төсөл байхгүй гэдэг энд ажилласан миний мэрэгчлэн нөхдөөч гэсэн бас батлан хэлэх байна. Үзэсгэлэнд 1991-ээс 2002 онд гадаад дотоодын археологчид мөр зэрэгцэн ажиллаж станцын усан сангийн талбайгаас илрүүлсэн 47 олдуур. За мөн 2014 онд Монголын археологийн 5 том баг гар нийлэн ажиллаж хайж илрүүлсэн 304 олдуурыг дэлгэн тавьжээ. Эдгээр олдуурууд нь чулуу, хөрөл, хүнүүгийн үе, Монголын эзэнт гүрний үе болон 19-с 20 дугаар зууны үетэй холбогдох олдуурууд юм а. Эгийн голын түүх соёлын дурсгалуудыг аврах хамгаалах судалгааны багууд нь дан үндэсний боловсон хүчнээс бүрдсэн хамгийн том баг болж чадсанараа Монголын археологийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна. За мөн энэ төсөлд улсын төсвөөс 640 сая төгрөгийг зарцуулсан их том эд сонсогдох хэдий ч энэ мөнгөн дүнгээс илүүтэй археологийн олдуур хамгийн үнцэнтэй гэдгийг Монголын археологчид хэлж байна.